Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын орчны агаарын чанарын шинжилгээний явуулын станц Улаанбаатар хотын агаарын бохирдол хэмжилт хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 19 суурин харуулаар орчны агаарын чанарыг 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаагаар хэмжилт хийдэг бөгөөд агаарын чанарын явуулын станц нь суурин харуулын хэмжих боломжгүй цэгүүд болон иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт өргөдөл гомдлын дагуу агаар бохирдуулж байгаа их хөлсөр орчин хэмжилт хийдэг. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас Улаанбаатар хотод жил бүр автомашингүй өдөр зохион байгуулдаг. Үүнтэй холбоотойгоор автомашингүй өдрийн орчны агаарын чанарын хэмжилтийг мөн автомашинтай өдрийн орчны агаарын чанарын хэмжилтийг ингэж харьцуулсан дүн гаргаж жилд 2 удаа гэдэг. Энэ дүнгээс ингээ үзэхэд машингүй өдрийн хэмжилт машинтай өдрийнхоос 4-өөс 5 дахин бага гардаг. Зам дагуу орчны агаарын чанарын орчны бохирдол автомашинаас үүдэлтэй автомашины утаа тоос дордог зам дагуу ямар хэмжээтэй бохирдолтой байгаа нь бол харагдана. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтыг тодорхойлох зорилгоор бол агаарын бохирдлын хэдэн хувь нь автомашинаас хэдэн хувь нь гэролоос үүдэлтэй утаанаас бүрдэж байгаа юм бэ гэдгийг тодорхойлох зорилгоор тухайн хэмжилтийг хийдэг. Иргэд маань автомашина үйлчлэг онцлогоонд нь оруулж тухайн жил бүр хаягл утаагийн хэмжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрийг бас оруулж байна гэж үзэх хэрэгтэй. Тос хэмжилтээр агаар бохирдуулагч нийтлэх бодис буюу хөхрийн давхар эсэл, азотын эслүүд, нүүрс төрөгчийн дутуу эсэл болон PM2.5, PM10 нийт тоосон цэцгийн агаарт агуулмжийг тодорхойлж MNS 4585 2016 стандарттай харьцуулан дүн мэдээллийг боловсруулан холбогдох хэмжилт хийлгэж байгаа иргэн аж ахуйн нэгжид хөрвүүлэхээс гадна хяналт шалгалтын эсэлд хөрвүүлэн тухайн хэлтсийн улсын байцаагч нар арга хэмжээ авч ажиллаж байна. Орчны агаарын чанарын явуулын станцаар азотын эслүүд, хөхрийн давхар эсэл, нүүрс төрөгчийн дутуу эсэл, тоосон зэрэг гэсэн үзүүлэлтээр Монгол Улсын стандартыг баримтлан хэмжилт хийж агаарын чанарыг тодорхойлж мэдээллийн сан бүрдүүлж ажилладаг. Тус багшнууд нь болохоор Япон улсад үйлдвэрлэгдсэн хорибо үйлдвэрийн төхөөрөмжүүд. Жишээ нь одоо автомобилийн хөдөлгөөн их даваа уулзвар дээр хэмжилт хийхэд одоо тоосон цэрэг хэд PM2.5 тоосон цэрэг нь 37 микрограмм метр куб, PM10 болохоор 168 микрограмм метр куб гэсэн үзүүлэлтийг зааж байна. Нийт хэмжсэн цагаараа өгөх цагаа дундажлаад 4585 гэсэн стандарттай харьцуулдаг.